네, 인사드리겠습니다. 비아벨 신화 서번트 패밀리에서 조경남 고 레드님 모시고 열정사업하는 유은주 강사입니다. За 서번트 패밀리гийн юу өнжүүгээд одоо 마스터 байна. 네, 여러분 식사 맛있게 하셨어요? За та бүгд өдрийн хоолыг амтрахыг цэцгээсэн үү? 오늘 에너지가 너무 좋으신 것 같아요. За өнөөдрийн та хэд одоо ирч хүч үнэхээр сайн байна, гоё байна. 저는 소개를 잠깐 드리자면 뒤에 계신 조경남 레드님이랑 모녀 사업하고 있습니다. За би одоо та бүгдэд арай дэлгэрэнгүй өөрийгөө танилцуулах юм бол хойно байгаа одоо Ностогийн доор нэг баг болоод ажиллаж байгаа. 혹시 여기도 가족이랑 같이 하시는 분 계실까요? За энд одоо гэр бүлээр энэ бизнесийг хийж байгаа хүмүүс байна уу? 그래도 몇 분 계시네요. 모녀세요? 마더, 시스터. 대박입니다. 그래서 제가 오늘 준비한 강의는 우리 셀비아 단품에 대해서 하나씩 알려드릴 건데요. За өнөөдрийн миний бэлдсэн лекц болохоор сайт бүтээгдэхүүн биш нөгөө бүтээгдэхүүн тус бүрийг ингээд тайлбарлахаар ирсэн байна. 첫 번째로 우리 가장 중요한 세안에 쓰이는 단품부터 말씀드리겠습니다. За одоо хамгийн ихний танилцуулах нь 뭐예요? 세안, 세안. 클렌징. За одоо хамгийн нэгдүгээр одоо танилцуулах зүйл болохоор нөгөө нэг хөөс угаагч нөгөө нүүр угаагч хөөс маань байна. 네, 먼저 첫 번째로 내추럴 버블 딥 클렌저입니다. За одоо хамгийн ихнийх нь болохоор бидний сайн мэдэх нөгөө нэг bubble нүүр угаагч одоо хөөс маань байна. 우리 일반적으로 진한 화장 지우시려고 2중, 3중 세안 하시잖아요. За бидний одоо өдөр тутамдаа хэрэгэлдэг нөгөө маш хүнд будалтыг хүртэл одоо хормын дотор арилгадаг юм одоо хөөс маань байна. 근데 우리 아무리 진한 화장도 요거 하나면 한 번에 클렌징이 가능합니다. За ямар ч одоо хүнд будалтыг зөвхөн энэ хөөс байхад л бүгдийг арилгах боломжтой байдаг. 맨 얼굴에 발라놓으시면은 네? 맨 얼굴에 발라놓으시면은 За одоо нүүрэндээ зөвхөн дүрхээд үлдээхэд 미세 거품이 이렇게 일어나는데요. за нүүрэн дээр одоо хөөс үсээд 그 거품이 톡톡 터지는 부분이 있잖아요. за тэр үүссэн хөөс маань одоо тук гээд ингээ нөгөө жоохон задраад 주로 모낭충이 많은 T존 위치에 많이 터져요. за одоо хамгийн одоо тослог өндөртэй буюу T-zone дээр хамгийн их одоо тэр хөөс маань задарч эхэлдэг ээ. 그래서 모공 속 깊이 클렌징이 가능하고 За тэгэхээр одоо маш гүн арьсны цэвэрлэгийг хүртэл одоо хийхэд тусалдаг. 그리고 이제 비누로 세안하시게 되면은 뽀득뽀득한 경험 있으시잖아요. За одоо бид нар ингээд угаасны дараа нэг юм арьс маань ингээд нэг жахраач юм маш сайн ингээд нэг цэвэрлэгдсэн энэ хорооны өндгөд нэг мэдрэгддэг дээ. 얘는 약산성 클렌저기 때문에 부드럽게 세안이 가능합니다. За тэгээд энэ маань болохоор одоо өөр бусад цэвэрлэгчийг бодох юм бол маш зөөлөн бүтэцтэй учраас арьсыг маш гоё юм зөөлхөн гэж цэвэрлэж өгнө. 그래서 피부의 pH 밸런스를 맞춰주는 역할을 클렌저가 하고 있습니다. За тэгээд бас давхар арьсны одоо балансыг тэнцвэржүүлэх одоо үүргийг гүйцэтгэж байгаа. 그리고 두 번째로 클렌징 바, 비누인데요. За одоо хоёр дахь бүтээгдэхүүн болохоор бидний сайн мэдэх ягаан савн байна. 우리 피부는 약산성으로도 클렌징을 해주셔야 되고 약산성? 약산성을 영어로 어떻게 뭐라고 하죠? 약산성. 알칼리보다 순한 거. 네. 그래서 이 클렌징 바 같은 경우에 피부가 좀 여드름이 일어나든지 아토피가 있으신 분들. За одоо энэ ягаан савн ямар хүмүүст илүү санал болгох вэ гэхээр арьсны экземтэй эсвэл одоо батгшил ийм нэг их гарсан арьсанд их зөвлөнөө. 일주일에 두세 번씩 이거 함께 사용해 주시면 훨씬 피부가 빨리 좋아지죠. За тэгээд түрүүний нэг одоо хөөсөн цэвэрлэгчтэйгээ хамтд нь 7 хоногт ер нь 2-3 удаа 1-2 удаа ингээ бас хэрэглээд хослуулж хэрэглүүл илүү сайн байдаг шүү. 그리고 이제 피부 뒤에 등드름 고민 있으신 분들 있잖아요. За тэгээ бас нэг хойдлын нуруунд дээр бас нэг юм гардаг хүмүүс байдаг шүү дээ. 이거 꼭 같이 사용하게 추천해 주시면 좋습니다. За тийм бол энэ савн бас хамт хэрэглэхийг их зөвлөдгөө. 그리고 세 번째로 필링 젤인데요. За одоо 3 дахь танилцуулах бүтээгдэхүүн маань болохоор арьс буужуулагч байна. 우리 일반적으로 필링 젤 사용하실 때 혹시 따가우신 적 있나요? 따가우신 적이요? 따끔따끔. За одоо бид нэр өөр энгийн гужуулагч гээл хэрэглэх үед нөгөө нэг юм арьс нэг юм чимчгэнсэн мэдрэмж төрж исэн
үе байна уу? 얘는 억지로 벗겨내는 게 아니라 죽은 각질만 벗겨내는 거예요. За одоо манай гуйжуулагч гээл маань болохоор бусад гуйжуулагч гэлийг бодох юм бол зүгээр одоо маш зөөлөн бүтэцтэй заавал одоо албаар нүүн им хүчтэй гуйжуулахгүйгээр зөвхөн энэ нөө гадна өнгөн хэсгийн илүү л арьсыг гуйжуулж өгдгөөрөө давуу талтай. 그래서 보통 이제 좀 저렴한 필링젤 같은 경우에는 거울에다 문질러도 각질이 나오는데 얘는 나오지 않아요. За одоо бусад одоо хямд гуйжуулагч бүтээгдэхүүнүүд нь зөвхөн бараг толин дээр ингээд дүрхээд эргүүлсэн чи юм нэг юм бөөгнөрс юм гарч ирдэг. Энэ гээл нь болохоор тэгдэггүй. 그래서 피부가 예민하신 분들도 사용 가능하시고요. За тэгэхээр маш одоо эмзэг мэдрэмтгий арьстай хүмүүс хүртэл хэрэглэхэд одоо ямар нэгэн асуудалгүй тохиромжтой. 특히 앰플이 재생 주기를 빠르게 만들어주기 때문에 꼭 같이 사용하셔야 됩니다. За тэгээд зарим тохиолдолд амплыг хэрэглэнгүүт нөгөө нэг арьсны гүнт байгаа бохирдлыг нааш нь татаж өгдөг. Тэр үедээ гэлээ хамт одоо хослуулж хэрэглүүл илүү сайн. 그래서 앰플 뿌리시다가 좀 텁텁하신 분들은 요거 꼭 쓰게 해주세요. За одоо ампл хэрэглээд одоо арьсны гүний бохирдол нь маш наашаагаа сайн татагдаа гараад ирсэн хүмүүс гуйжуулагч гэлээрээ тэрийг ингээ маш сайн гуйжуулж өгөөрэй. 그리고 이제 너무 민감하신 분들은 요 필링 패드 사용하시면 되는데요. За одоо бүр илүү эмзэг мэдрэмтгий арьстай хүмүүс гуйжуулагч падийг одоо хэрэглэж өгвөл илүү бас тохиромжтой. 엠보싱 면이 있고 매끈한 면이 있어요. За энэ гуйжуулагч падийг ингээ харах юм бол нэг тал нь гүлгэр нөгөө тал нь одоо ийм бэрчгэр байгаа. 엠보싱 면으로는 각질 제거해 주시고 부드러운 면으로는 보습 효과를 만들어 주시면 됩니다. За бэрчгэр хэсгээр нь арьс гуйжуулах үйл явцаа хийгээд тэрний артаас гүлгэр хэсгээр нь одоо арьсаа ингээд арчиж цэвэрлэж өгнө. 그래서 얼굴에 한 10분 정도 이렇게 올려 놓으셔도 되는데 За зарим тохиолдолд гуйжуулагч падаа арьсан дээрээ 10분? 10 минутаар ингээд одоо нөгөө нэг маск шиг ингээд бас тавиад өгч болно. 너무 오래 올려 놓으시게 되면은 화학적인 부작용이 있을 수 있으니까 10분 미만으로, 10분 내로. За 10 минутаас дээш тавих юм бол одоо бүр жоохон одоо болох байх. Тэгэхээр 10 минутаас дандаа доош минутаар ингээд маск шиг тавьж өгч хэрэглэж бас болно шүү. 그래서 얘가 한국에서는 지금 젊은 층에게 굉장히 인기가 많아요. За тэгэхээр одоо манай энэ гуйжуулагч пад нь Солонгос болохоор ер нь юм залуу насны хүүхдүүдийн дунд одоо маш их эрэлт хэрэгцээтэй байгаа. 그래서 바쁘신 분들 간편하게 쓰시게 추천해 주시면 너무 좋습니다. За тэгэхээр одоо баг зэрэг одоо завгүй иймэрхүү хүмүүст хялбар одоо юм байдлаар хэрэглэхийг дандаа зөвлөдөг. 그래서 우리 화장하는 것보다 클렌징이 더 중요하다고 하잖아요. За тэгэхээр бид нэр одоо нүрэ будгаас илүүтэйгээр арьсаа цэвэрлэх нь илүү чухал гэж ярьдаг шүү дээ. 이 앞에 네 가지 제품은 앰플 쓰시는 분들 같이 쓰실 수 있게 꼭 권해주시면 너무 좋습니다. За тэгэхээр одоо энэ гуйжуулагч бүтээгдэхүүнүүдээ амталтайгаа хамт заавал хослуулж хэрэглээрэй гэж одоо хүмүүстээ их одоо зөвлөөрэй. 두 번째로 스킨 케어 라인에 대해서 설명드릴게요. За одоо дараагийн маань болохоор скин одоо арьс арчилгааны талаас нь та бүхэндээ тайлбарлая бүтээгдэхүүнүүдийг. 첫 번째로 세럼인데요. За нэгдүгээр бүтээгдэхүүн болохоор бидний сайн мэдих 세럼 байна. 우리 세럼에도 인체 양수세포 배양액이 1% 들어가 있습니다. 그 줄기세포 배양액. За одоо манай 세럼 хүртэл нөгөө нэг үүдл ис маань ороод өгсөн байгаа. 그래서 앰플 사용하시기 전에 건조하신 분들은 요거를 사용을 해주셔야 되는데요. За тэгэхээр энийг болохоор ампл хэрэглэхээсээ өмнө арьс нь одоо маш хуурай ийм хүмүүс түрхэж өгч хэрэглэнэ. 이 히알루론산이라는 성분이 수분을 80배 끌어당기는 성분이에요. 히알루론산이라는 성분이 수분을 80배 끌어당기는 성분이에요. За 수분을 이렇게 가지고 오는. За одоо энэ серум нь болохоор одоо дараагийн хэрэглэж байгаа бүтээгдэхүүнийг илүү үр дүнтэй болгох одоо тэр ингээд зүйлийг арьсанд илүү шингээж өгөхөд бас их тусалдаг. 그래서 세럼을 바르시고 앰플을 뿌리면은 흡수가 훨씬 잘 되십니다. За тэгэхээр серумыг дүрхснийхаа дараа амплыг хэрэглэх юм бол амплных нь үр дүн илүү ингээд сайн мэдэгдэнэ, нөлөөлнө. 그래서 이름이 앰플의 효과를 부스팅 시켜준다고 해서 부스팅 세럼이에요. За тэгээд нэрийг нь одоо харах юм бол бустинг серум гэж байгаа. Яагаад гэхээр одоо ампул хэрэглэхээс өмнө арьсан дээрээ дүрхснээрээ тэр дараагийн 2 дугаар үе шат болох
амплын үл одоо шингэцийг нь илүү сайжруулна 2 3 дахин илүү. 그리고 카밍 크림인데요. За тэгээ дараагийнх нь болохоор coming cream байна. 마찬가지로 1%의 줄기세포 배양액이 들어가 있고요. За яг адилхан бас нөгөө нэг үүдэлс маань орж өгсөн. 얘는 보습과 진정의 1등이에요. За тэгээд одоо арьсыг тайвшруулах талаасаа болохоор бүр 1 номерт 1-р бүтээгдэхүүн. 그래서 피부가 예민한 사람이나 갓난아기도 사용해도 될 정도로 순하고요. За тэгэхээр одоо нөгөө хит мэдрэмтгий арьстай хүмүүс энэ тэжээлийн тосыг дүрхснээр бас тэр арьсыг маш сайн тайвшруулж өгдөг. 특히 예민한 피부를 진정시켜주는 효과가 굉장히 뛰어납니다. За одоо ер нь эмзэг мэдрэмтгий арьсыг тайвшруулж өгдөгөөрөө ер нь маш сайн. 그래서 앰플 뿌리신 다음에 주무시기 전에 얘를 발라놓고 주무셔도 되고요. За тэгэхээр таавмэ 주무시기 전에 амплаа хэрэглэжээд унтахаасаа өмнө тэжээлийн тосыг түрхээд унтвал бас бүр илүү арьсанд сайн тэжээл сайн өгнө. 이 타민 크림이랑 앞에 세럼이랑 1대1로 섞어서 За одоо серум болон тэжээлийн тосоо нэгийг харьцах нэг хэмжээтэйгээр холиод 얼굴에 팩처럼 발라주셔도 좋아요. за тэгээд зарим тохиолдолд нүүрэн дээрээ маск шиг тавиад өгсөн ч бас сайн. 그래서 이렇게 다양하게 활용하실 수 있고 За тэгэхээр одоо иймэрхүү байдлаар янз бүрээр ингээд ашиглаж болно. 실제로 이 제품 사용하시고 나서 아기들 얼굴 태열 내려가신 경우도 있고 얼굴에 열 오르는 거 갓난아기. За одоо энэ тэжээлийн тосыг бас нөгөө нэг хүүхдүүд дүрхснээр нөгөө нэг арьсны улаал дүртэл ингээд тайвшраад эмзэгшилт нь ингээд буурдаг. 그리고 아토피나 이런 좀 예민한 피부들한테 꼭 건조한 아토피라든지 건선 있는 피부. За тэгээд баг зэрэг эмзэг хураашилттай тэгээ арьсны экземтэй үеүүдэд хүртэл энэ тосыг хэрэглэснээр арьс маш сайн тайвширч өгдөг. 그리고 다음으로 미스트인데요. За дараагийн бүтээгдэхүүн болохоор 미스트 байна. 우리 앰플 뿌리니까 미스트 필요 없잖아요. За яг үнэндээ бол бид нар нөгөө нэг амплаа цацаад өгч байгаа болохоор 미스트ний нэг хэрэггүй ахаа гэж бодож байна. 남편이나 아들 쓰게 하셔도 되고요. За тэгэхээр энийг одоо нөхрийгөө айлсгол хүүхдүүдийгээ хэрэглэсээрэй гэдэг ингээд одоо өгсөн ч болно. 그리고 특히 추천드리고 싶은 거는 여드름 있으신 분들. За тэгээд хамгийн одоо 1 номерт зөвлөх нь болохоор одоо арьсны батгшилт өндөртэй хүмүүст бас их сайн зөвлөж байна. 얘가 균을 제거하는 효과가 있어요. 항균. Энэ нь болохоор нөгөө нэг арьсан дээр нөгөө гарсан батгшилтын одоо тэр нөгөө нэг вирусыг их буулгаж өгдөг гинэ. 그래서 여드름 피부 꼭 사용하게 해주시고 Тэгэхээр одоо заавал одоо нөгөө батгшилттай арьсанд энийг маш сайн цацаж хэрэглэх. 화장한 피부 위에 가볍게 뿌려주시면은 За тэгээд нүрэ будсныхаа дараа будган дээр ингээд хөнхөө цацаад өгсөн ч 촉촉한 물광 피부로 완성할 수 있습니다. за тэгэх юм бол одоо ингээд будгийг маш сайн шингээж одоо ингээд гоё гэрэлцэн харагдуулнаа. 그리고 미백에도 굉장히 탁월한 성분이 들어가 있어요. 미백, 뽀얘진, 하얘지는 거. За тэгээ бас арьсыг нөгөө нэг цайруулах, тоноп хийх бас юм үйлчлэгээтэй. 그래서 이렇게 세 가지가 기초. За тэгээд саяны танилцуулсан энэ 3 бүтээгдэхүүн маань болохоор одоо арьс арчилгааны одоо 3 чухал хэсэг байна. 함께 사용해 주시면 앰플이랑 마찬가지로 시너지가 잘 나고요. За тэгээ энэ 3-ыг ч гэсэн амплтайгаа хамт хослуулаад хэрэглэвэл одоо сайн үр дүнтэй. 세 번째로 고영양 제품들에 대해서 설명드리겠습니다. За одоо ингээд дараагийн бүтээгдэхүүн болохоор за одоо дараагийнх нь болохоор арай илүү одоо жоохон үнэтэй бүтээгдэхүүнүүдийг танилцуулъя. 첫 번째로 타임리스 더마 크림인데요. За дараагийнх нь болохоор одоо энэ Derma Cream байна. 얘는 줄기세포가 5% 들어가 있어요. За энэ нь болохоор одоо түрүү За энэ бүтээгдэхүүн маань болохоор өмнөх тэжээлийн тосыг бодох юм бол 5 дахин илүү одоо үүдэлс маань орж ирсэн байна. 우리 앰플이 속을 채워주잖아요. За ампл маань болохоор бидний одоо арьсны гүнд орж ярьцдаг. 얘는 겉피부를 빵빵하게 만들어준다고 За 생각하시면 돼요. энэ нь болохоор арьсны одоо гадна хэсгийг одоо юм чанга юм жоохон юм чанга юм
юм үрчлээ жоох хайрлага юм чанга юм банбан харагдуулдаг гинэ. 그래서 아, 미백이랑 주름 개선의 두 가지 기능을 인증받았고요. за тэгээд энэ одоо бас үрчлээ бас маш сайн арилгаж өгдөг. 얼굴에서 주름이 심한 부위 있잖아요. За одоо ингээд одоо нүүрнийхээ хэсгийг ингээд хэсэгчлээд харах юм бол ингээд илүү гүн үрчлээтэй хэсгнүүд амар их байдаг шүү дээ. 거기에 두껍게 발라놓으시면은 За яг тэр хэсгүүд дээр ингээд зузаан түрхээд өгөх юм бол 금방 주름이 차오르는 효과를 보실 수 있어요. за тэгэх юм бол ингээд нүдэнд мэдгэдэггүйц тэр ингээд үрчлээнүүд ингээд одоо алга болж байгаа нь мэдэгдэнэ. Тийм одоо сайн үйлчилгээтэй. 왜냐면 얘가 보르피린이라는 성분이 들어가 있는데요. 보르피린이 들어가 있어요. 크림에. За энэ тэгээд тосонд маань болохоор үрчлээг арилгах одоо маш сайн тийм нэг элемент орж өгсөн юм байна. 이 보르피린이 하는 역할이 За энэ 보르피린. Пүрпирин гэд энэ би юмыг дараа нь та хэд лавлаад нэг асууж өгье ч гэсэн пүрпирин гэд юм нь орсон учраас үрчлэг маш сайн арилгадаг гэж. 1%의 보르피린이 За 1% пүрпирин нь болохоор 지방 세포를 за 지방을 400% 지방을 많이 만들어요. одоо ингээд арьсанд одоо нөө дутагдж байгаа тэр энэ хоосоо орон зайг ингээд дүүргэж өгөх юм зориулттай байдаг. 그래서 꺼진 부위도 금방 차오를 수 있어요. Тэгэхээр одоо ингээд нөгөө нэг юм гууны хэсэг ч юм уу юм гүн үрчлээ суусан хэсгийг ингээд маш хурдан дүүргэж өгөх юм үйлчлэгтэй байдаг гинэ. 그래서 줄기세포가 안 들어가 있어도 비싼 크림인데 За тэгэхээр одоо нөгөө нэг одоо үүдл стим их ороогүй ч гэсэн маш үнэтэй юм тос бүтээгдэхүүн. 여기에 줄기세포까지 들어가 있는 최고의 영양 크림이라고 보시면 됩니다. За тэгэхээр одоо тэр ингээд үүдлээс болон тэр пүрпирин эдгээр ингээд нийлээд юу нэмэгтэйчүүдийн арьсанд одоо хамгийн хэрэгтэй сайн юм тэржээлийн тос гинэ. 그리고 다음 날에 중요한 약속이 있으시면은 За магадгүй дараа өдөр нь маш одоо юм чухал уулзалттай гэвэл 얘를 얼굴 전체에 발라주시면 그 다음 날 훨씬 더 차오른 걸 보실 수 있을 거예요. тэгэх юм бол энийг нэг өдрийн өмнө бүх нүүрэндээ дүрхээд унтах юм бол дараа өдөр нь ч гэсэн гэрэлтсэн маш гоё юм арьстай болж сэрхнэ. 그리고 다음으로 컨피던스 오일인데요. За дараагийнх нь болохоор нөгөө оилага 이렇게 곡선 라인으로 생겼잖아요. за одоо ийм хэлбэр дүрстэй юм одоо нөгөө ойл байна. 우리 여성의 몸에서 곡선인 부위가 어디죠? За одоо эмэгтэйчүүдийн биений хэсэгнээс одоо юм нэг тусас шиг ингэж харагддаг биений хэсэг чи юу вэ? 가슴, За 엉덩이. хөх болон бүкс гэх мэтчлэн 이 오일을 발라주시게 되면은 за одоо яг тэр хэсгүүд дээр энэ тосод үрэх юм бол 지방을 많이 만들어내기 때문에 за яг түрүүний нөгөө нэг тос шиг хоосон орон зайг юм дүүргэх юм өөх үүсгэх юм уу юм одоо үйлчлэгээтэй. 가슴도 커지고 엉덩이도 커져. За тэгэхээр энэ одоо ойл тосоо хөхөндөө бүксөндөө дүрхснээрээ хөгч томроод бүксч томроод одоо ингэж арьс нь ингэж өргөгдөж л өгдөг юм шүү. 대신에 내가 가지고 있는 지방으로 만들어내는 거기 때문에 За одоо надад ингэж байгаа тэр ингэж өөх арьс юмыг дүүргэж өгч байгаа учраас 날씬한 사람은 조금 느려요. за тэгэхээр одоо маш юм туранхай хүмүүс бол энэ одоо тосны үр дүн үзэхэд юм жоохон ингэ дууддаг аа. 그래서 가슴이나 엉덩이에 사용하셔도 되고 за тэгээд энийг хөх болон бүксэндөө ашиглаж болно. 마찬가지로 얼굴 꺼진 부위에다가 발라주셔도 돼요. За яг түрүүний тостой адилхан бас нүүрнийхээ одоо юм жоохон унжаад байгаа гүн үрчлээ суугаад байгаа хэсгүүдэд ч гэсэн одоо түрхэж хэрглэж болно. 대신에 오일이기 때문에 햇빛 받으면 타요. За тэгээд оронд нь энэ нь одоо тос учраас яг энэ тосоод үрхчээд хэрвээ наранд гарах ч юм уу гэх юм бол нөгөө арьс борлж түлэгдэх одоо бас юм. 그래서 꼭 밤에 주무시기 전에만 사용해 주세요. Тэгэхээр энэ одоо тосыг дүрхэхдээ заавал унтахаасаа өмнө орой одоо дүрхэж хэрэглээрэй. 그래서 아토피나 피부 건조하신 분들은 за бас арьсны экземтэй болон арьс хит одоо хуурай шилттэй хүмүүс 요 앞에 나온 카밍 크림이랑 섞어서 энэ одоо нөгөө нэг өмнө нь гарсан
хичээлийн энэ ягаан тостойгоо холиод 발라주시면 보습이 훨씬 오래 가요. тэгээд одоо тэр санаа зовоож байгаа хэсэгтээ дүрхэх юм бол маш одоо хурдан үр дүн гүйцэнэ. 그래서 깊은 주름이나 탄력으로 고민하시는 분들한테 권해주시면 좋습니다. За тэгэхээр одоо энэ илүү унжиж байгаа арьс болон гүн гүнзгий одоо үүссэн үрчлээнд санаа зовж байгаа хүмүүс энэ тосыг хэрэглүүл илүү тохиромжтой шүү. 그리고 조금만 눌러도 얼굴 전체에 사용할 수 있어서 За жоохон дараад одоо баг зэрэг хэрэгэлсэн ч гэсэн одоо царайндаа тэр чигт нь ингээд дүрхэх хэмжээний тэгж гардаг аа. 한번 구매하시면은 1년까지도 사용하세요. За тэгэхээр одоо баг зэрэг жижигхэн харагдаж байгаа ч гэсэн нэг удаагийн худалдан авалт хийх юм бол энэ тосоо бараг жил гараа ингээ хэрэглэх боломжтой. 그다음으로 아이크림 설명드릴게요. За тэрний дараагаар бөндөө цохны тосыг одоо тайлбарыг сонсцгоё. 얘도 마찬가지로 피부 하얘지고 그리고 아. 주름 펴줘요. За яг адилхан арьсыг цагааруулна бас одоо үрчлэгийг алга болгох үйлчилгээтэй. 다크서클 때문에 고민하시는 분 계시죠? За нүдний доотлолт үүссэн одоо нөгөө юм хар туяандаа санаа зовж байгаа хүмүүс их байдаг үсттэй. 요 브라이트닝 기능을 해주는 게 있어서 다크서클도 환해지세요. За энэ одоо тосонд маань болохоор нөгөө арьсыг цагааруулах үйлчилгээ байгаа учраас одоо тэр нөгөө нэг нүдний доотлын санаа зовоож байгаа хар туяан дээр дүрхэх юм бол бас ингээд цайрнаа. 우리 눈가 피부는 얇기 때문에 За бидний одоо нүдний эргэн тойрны арьс маань маш одоо нэмхэн байдаг учраас 너무 무거운 영양크림 바르게 되면 꺼질 수 내려올 수 있어요. 무거운 크림 아, 바르게 되면 за одоо маш одоо ийм нөө зузаан ийм өтгөн бүтэцтэй тос энэ нүдний эргэн тойрныхаа арьсанд дүрхснээр нүдний бас ингээд арьс унжих үрчлээ үүсэх юм бас их аюултай байдаг аа. 근데 얘는 굉장히 가벼워요. За тэгээд манай одоо энэ цохны тос маань болохоор маш хөнгөн бүтэцтэй их тохиромжтой гоё тос байгаа. 그래서 눈가에 사용할 수 있게 전용으로 나온 크림입니다. За тэгэхээр нүднийхээ эргэн тойрны нэмгэн арьсанд одоо хэрэглэхэд одоо нэн тохиромжтойгоор гоё ингээд бүтэж гарсан тос байна. 그리고 무엇보다 요 아이크림이 좋은 점은요. За тэгээ юу юунаас илүүтэйгээр энэ зохины одоо тосны сайн тал нь 눈가주름 얇게 있잖아요. за нүдний эргэн тойронд үүссэн тэр цацраг нэмгэн үрчлээнүүд 2주 동안 사용하시면 2-7 хоногийн дотор хэрэглэхэд 거의 90% 펴진다고 бараг л 90%-таагаар одоо тэр үрчлээ тэнийж арилах 연구 결과가 있어요. тийм одоо үр дүн кейс байгаа бидэнд. 그래서 눈가 고민이신 분들 꾸준히 사용하시면 너무 좋습니다. За тэгэхээр нүднийхээ эргэн тойрны цацраг үрчлээ болон одоо тэр гүн хар туяанд санаа зовж байгаа хүмүүс 2-7 хоногийн туршид тууштай хэрэглэснээрээ мэдгэдэггүйц маш сайн өөрчлөлтийг үзүүлнэ шүү. 그래서 아까부터 이렇게 세 가지는 조금 고가 라인이지만 За одоо хамгийн сүүлд танилцуулсан энэ одоо derma cream, oil тэгээд энэ одоо зохины тос маань баг зэрэг үнийн хувьд бусад бүтээгдэхүүнүүдийг бодвол үнэтэй ч гэсэн 사용하시면 그 이상으로 효과를 많이 보는 제품이에요. одоо идэвхтэй өдөр тутамдаа хэрэглэснээрээ маш өндөр үр дүн үзүүлдэг бүтээгдэхүүн ээ. 그리고 보습, За дараагийнх нь болохоор үсгийг бий. 수분 이렇게 Аа 갖고 있는 за дараагийнх нь болохоор 촉촉하게 해주는 за одоо арьсыг маш одоо зөөлхөн одоо ийм гоё чиглэг болгоход туслах бүтээгдэхүүнүүдийг танилцуулъя. 첫 번째로 바디로션이에요. За хамгийн нэгдүгээр бид нар биений тосыг танилцуулж байна. 여러분 바디로션 사용해 보셨나요? За биений тосыг хэрэглэж үзсэн хүн байна уу? 어우, 최고. За маш сайн гоё тос байгаа. 요 바디로션 같은 경우에 조그만 병에다가 덜으셔가지고 За одоо энэ биений тосыг жижиг одоо ийм савнд тасалж аваад 핸드크림으로 사용하시면 진짜 좋아요. за бас гарны тосоор ашиглахад ч гэсэн маш сайн үр дүнтэй. 우리 일반적인 핸드크림은 За энгийн бидний өдөр тутамдаа хэрэглэдэг гарын тос нь 바르고 종이 만지면은 기름지잖아요. за одоо дүрхснийхаа дараа цаас барихад тэр ингээд цаасан дээр юм нэг тослог тос ингээд үлдчихдэг ээ. 그리고 손 씻고 나면 다시 건조하죠. За тэгэхээр нь дахиад бид нэр одоо гараа угаахад буцаад тэр гар ингээд хуурай юм болцсон байдаг. 근데 얘는 한 번만 발라주셔도 За тэгэхэд одоо манай энэ биений тос маань нэг удаа дүрхэхэд 수분감이 오래 가요. тэр одоо тосны үйлчилгээнд маш удаан ингэж
그래서 явдаг. 굉장히 실키한 텍스처를 가지고 있고 За тэгээд маш одоо 실키 부드러운 маш одоо нөгөө нэг юм торгомсог ийм маш тийм зөөлөн бүтцийг агуулж байгаа учраас 그리고 은은하게 플로럴 머스크 향이 나는데 за тэгээ ингээд маш гоё одоо юм тааламжтай бас үнэртэй. 향수 안 뿌리셔도 향 좋단 말 들으세요. За үнэртэй бас цацаагүй ч гэсэн энэ үнэр нь маш гоё юм аа гэдэг олон ийм хүнээс үг сонсч исэн. 그래서 피부 건조하신 분들은 꼭 사용해 주시고요. За тэгэхээр маш одоо хуурай арьстай хүмүүс бол энэ биений тосыг заавал хэрэглээрэй. 샤워하시고 나서 За усанд ороод гарсныхаа дараа 피부 약간 물기 있을 때 одоо бие маань баг зэргийн чихтэй байх үед 발라주시면 훨씬 더 편하게 발려요. за яг тэр үедээ дүрхэх юм бол одоо маш сайн ингэ дүрхэгддэг. 그리고 아까 비누로 우리 여드름이랑 등 여드름 클렌징 했잖아요. За би ингээд түрүү нөгөө нэг ягаан хатуу савангаараа нүрээч угааж болсон гэдэг нөгөө нэг нуруугаа ч гэсэн угааж болсон гэд ярьж исэн. 요걸로 꼭 수분 이렇게 보습해 주세요. За тэгэхээр тэгж угаасныхаа дараа заавал энэ биений тосороо буцаагаад одоо ингээ маш гоё чийгшүүлэх хэрэгтэй. 그러면 등드름 금방 사라져요. За тэгэх юм бол нуруунд дээр гарсан тэр нөгөө нэг батгах маань маш хурдан алга болноо. 그다음으로 립 이펙터 설명드릴게요. За тэрний дараагаар бид нар уруул өнгөлөгч баасма танилцуулъя. 아까 설명드렸던 보르피린 들어가 있어요. За би нөгөө нэг түрүү мэдгүй байна гэдэгс нөгөө порфирин гэдэг элемент маань хүртэл энд одоо уруулсны баасамд маань орсон юм биш үү. 그래서 바르시면은 입술이 통통하게. Тэгээд энийгээ уруулсан дээр дүрхэх юм бол мөн адилаар уруулыг гой нөгөө юм дүүргсэн юм одоо юм бомгор харагдуулах юм байна. 저 입술 두껍나요? За миний уруул ингээ та нарт юм дузаан юм шиг харагдчих гин үү? 두꺼워요? 네. 여러분 중에 혹시 두꺼우신 분? За магадгүй бидний дунд ч гэсэн өөрийнхөө уруулыг ингээ дузаан бомбогор гэж бодож байгаа хүмүүс байна уу? 우리 자주 트잖아요. За бид нэр 입술이 트는 거. за одоо бид нар ингээд нөгөө нэг энийг ингээд урууландаа өдөр тутамдаа хэрэглэж байгаа. 요거 사용하시면은 안 터요. Тэгээд нөгөө нэг бид нар ингээд зарим хүмүүс дотор халуун ч юм уу эсвэл нөгөө байнгын уруулсныхаа арьсыг идснээр ингээд уруул ингээд байнга арьс нь хууларсан юм байдаг шүү дээ. Тийм бол энийг гой өдөр тутамдаа хэрэглээд өгөх хэрэгтэй. 그리고 입술 얇아서 고민이신 분. За тэгээ бас ингээд маш дэнгэн уруултай түүндээ санаа зовж байгаа хүн байвал 바르면은 통통해져요. за энийг өдөр тутамдаа хэрэглэснээрээ уруулыг маань одоо ингээд зэрэг бомбор юм дүүрэн болгож өгнө. 그래서 조금 나이 있으신 분들 중에 За тэгээд баг зэргийн одоо юм настай хүмүүс 입술 이렇게 말려 들어가는 분들 있잖아요. 이렇게 ингээд уруул нь нөгөө ингээд үрчигээд баг зэрэг ингээд нэг хүн үрчлээ үүсдэг хүмүүс байдаг штэ. 그런 분들 요거 사용하시면은 입술 훨씬 예뻐요. За тийм хүмүүст энэ одоо уруул өнгөлөгчийг санал болгох юм бол ер нь илүү ингээд уруул маш дүүрэн бомбор олж өгдөг. 그래서 요거는 꼭 입술 두꺼우신 분들도 얇은 분들도 다 사용하시면 좋습니다. За тэгэхээр энийг одоо ямар ч уруултай хүмүүс бай одоо бүх хүмүүс санал болгоснороо хүн болгонд одоо их тийм гоё сайн зохих гоё бүтээгдэхүүн. 그리고 바디 몸에 사용하는 제품들 설명드릴 건데요. За одоо дараагийнх нь болохоор бид нэр одоо биендээ хэрэглэх бүтээгдэхүүнүүдийг танилцуулъя. 첫 번째로 바디워시예요. За нэгдүгээрт одоо бид нэр биений шингэн саван. 우리 조금 건조하신 분들은 За баг зэрэг одоо нөгөө нэг хуурай арьстай хүмүүс 샤워하고 나오시면은 피부가 뱀처럼 뱀 껍질처럼 되잖아요. 뱀 피부. одоо усанд ороод гараад ирсний дараа нөгөө хуурай арьстай хүмүүс ингээд арьс нь хатгаараа нэг юм вогооны арьс шиг болоод ингээд загалтаад ингэчдэг. 근데 얘는 스파워시인데도 불구하고 사용해도 촉촉해요. За тийм одоо хүмүүс энэ биений шингэн саванг хэрэглэх юм бол бусад биений шингэн саванг бодвол усанд ороод гараад ирсний дараа арьсыг юм гоё зөөлхөн юм болбраа юм болгож өгдөг өө. 왜냐면은 여기 히알루론산이라고 수분감이 들어가 있어요. 수분이 За энэ болохоор одоо арьсыг одоо маш гоё чиглэг болгож өгдөг тийм одоо элемент орж өгсөн юм байна. 그래서 클렌징과 동시에 보습까지 해준다고 보시면 되고 За тэгэхээр одоо арьсыг гоё цэвэрлэж угаах тэгээ болон арьсыг одоо зөөлхөн ийм одоо гоё болгож өгөх давуу талтай.
사용하시고 나면 피부가 부드럽게 미끌미끌한 느낌 느끼실 거예요. За хэрэглэсний дараа ингээд биеэ бариад үзэх юм бол гоё юм зөөлхөн микэр гэсэн юм нэг мэдрэмжийг өгнө. 피부 타입에 상관없이 누구나 사용하셔도 되고 За ямар ч төрлийн хайрстай байсан, ямар ч одоо насны хүмүүс байсан бүх хүмүүст хэрэглэж болох үс бүтээгдэхүүн. 어린아이나 예민한 피부도 사용하셔도 됩니다. За бага насны хүүхэд болон эмзэг мэдрэмтгий хайрстай хүмүүс ч гэсэн хэрэглэж болно. 그 다음으로 시크릿 밸런스 워시인데요. За тэрний дараагаар эмэгтэйчүүдийн одоо савн байна. 여성분들은 꼭 사용하시면 좋아요. Энийг бол эмэгтэй хүмүүс заавал хэрэглэх хэрэгтэй. 우리 기존에 사용하던 제품 같은 경우에는 사용하고 나면 건조한 느낌 있잖아요. За одоо бидний нөгөө нэг эмэгтэйчүүдийн өөр одоо савн хэрэглэсний дараагаар баг зэрэг юм хуурай чим шиг юм мэдрэмж төрүүлдэг. 그래서 씻으면 씻을수록 더 건조할 수 있는데 За тэгэхээр одоо яг тэр ингээ эмэгтэйчүүдийн савн хэрэглээд угаавал угаах бүрт улам илүү нөгөө юм хуурай мэдрэмж төрүүлээд баг зэрэг нэг юм захтанж байгаа юм шиг мэдрэмж ингээ төрүүлдэг. 얘는 pH 밸런스를 맞춰주는 제품이에요. За энэ эмэгтэйчүүдийн савн болохоор бусад эмэгтэйчүүдийн савнг бодох юм бол нөгөө одоо өтрээний балансыг тэнцвэржүүлж одоо ямар нэгэн тийм захтансан айсгол хуурайсан мэдрэмж төрүүлэхгүй. 그래서 밑에 부분을 깨끗하게도 해주고 За тэгэхээр одоо бидний одоо эмэгтэйчүүдийн эсхийг цэвэрхэн болгож өгөхөөс гадна 하얘지고 보습 효과까지. бас ингээд тэр хэсгийн арьсыг цайруулна. Тэгээ балансыг нь тэнцвэржүүлнэ. 그리고 혹시 자녀나 주변에 여드름 있는 친구 있을까요? Юу. 네. За эргэн тойронд тань одоо нэг эмэгтэйчүүдийн талаас асуудалтай айсгол эмэгтэйчүүдийн тэр хэсэгтээ ингээд баг зэрэг юм гарцсан хүмүүс байдаг уу? 일주일에 2번 정도 За хэрвээ тийм санаа зовоосон асуудалтай хүмүүс байх юм бол 7 хоногт 2 удаа 얘를 얼굴에다가 바르세요. юу? 이거를 얼굴에. За энийг бас энүүгээр ямар нэгэн одоо жоохон юм гарцсан ч юм уу иймэрхүү санаа зовоосон асуудалтай хүмүүс энэ савнгараас угааж болдог гэж шүү. 그래서 한 10분 정도 뒀다가 씻으시면은 За тэгээд энэ угаахтаа болохоор нүүрэн дээр ихлээд ингээд түрхэж өгчөөд нэг 10 минут байлгаж жагаад угаавал илүү үр дүнтэй байдаг гинэ. 피부 밸런스를 맞춰줘요. За энэ нь одоо эмэгтэйчүүдийн талын балансыг тэнцвэржүүлнэ. За нүүрээ угаахтаа ашиглахад бас тэр одоо нөгөө нэг батгшил юмнуудыг ч гэсэн алгуулж нүүрний балансыг ч бас тэнцвэржүүлдэг юм байна. 그래서 피부에 얼굴에도 사용하셔도 됩니다. За тэгэхээр энийг одоо эмэгтэйчүүд талдаа ч хэрэгжилж болно, нүүрэндээ ч хэрэгжилж болох юм биш үү? 그리고 이제 기초 라인 설명드릴 건데요. 화장. За одоо энэ болохоор бөндөө нүүрний бүтээгдэхүүнүүдэд танилцуулъя. 첫 번째로 선크림 설명드릴게요. За хамгийн нэгдүгээр болохоор бөндөө нарны тосыг танилцуулъя. 이 선크림은 자외선 차단 그리고 보습, 주름 개선 세 가지 기능을 해요. 햇빛 막아주고 За одоо энэ нь болохоор 3 төрлийн үйлчилгээтэй. За нарнаас хамгаална, үрчлээ 주름 없애주고 үрчлээг байхгүй болгож өгнө. 그리고 수분 만들어. За тэгээ бас арьсны одоо чигшлийг хангаж өгдөг өө. 우리 선크림 바르면은 눈 따가운 적 있죠. За бид нар өөр нарны тосыг хэрэглэх юм бол хэрэглэсний дараагаас ингээд нүд хорсох юм тохиолдол байсан уу? 얘는 눈에 들어가도 안 따가워요. За энэ нь болохоор нүдэнд орсон ч гэсэн нүдийг тэгэж одоо хорсгохгүй. 그래서 굉장히 순한 선크림이고 Тэгээд одоо маш юм зөөлөн бүтэцтэй сайн нарны тосоо. 근데 자외선 차단은 굉장히 잘 돼요. 햇빛 차단은 잘 돼요. За тэгээд нарнаас хамгаалах нь одоо тэр үйлчлэгээ нь хүртэл маш сайн. 그리고 선크림 바르면은 하얘지는 경우 있잖아요. За тэгээд өөр одоо нарны тосыг ингээд түрхчээр нэг сонин загалтаад нэг ингээд нэг цайрчдаг штэ. 그래서 땀 흘리면 이렇게 하얀 물 내려오잖아요. За тэгээд ингээд жоо хөс гочих юм бол ингээд нэг хөсний ингээд дагаад зураас үсээд цагаан ингээд болчдөг. 얘는 그런 거 전혀 없고 За энэ нарны тос нь болохоор ердөөсөө тийм байхгүй. 피부 속 깊이 스프링처럼 부드럽게 발려요. За яг л нөө тэжээлийн тос шиг маш зөөлөн бүтцээр маш гой түрхэгдэж шингэж өгдөг. 그래서 운동하시는 분들이 너무 좋아해요.
За тэгэхээр энэнийг одоо дасгал хөдөлгөөн хийж хөлсөө их одоо урсгадаг хүмүүс ч гэсэн энэ маш их дуртай байдаг аа. 그리고 두 번째로 За хоёрдугаар бүтээгдэхүүн болохоор бидний сайн мэддэг BB крем. 비비크림도 선크림의 기능을 가지고 있어요. За BB крем ч гэсэн нарны тостой адилхан үйлчлэгийг өөртөө агуулж байгаа. 마찬가지로 햇빛 막아주고 За яг адилхан нарнаас хамгаална. 내 피부 톤에 상관없이 하나로 누구나 사용 가능해요. За бид нар ямар ч төрлийн одоо 21, 22, 23 гэсэн нөгөө нэг бид нар ийм номер өгдөн штэ BB крем хэрэглэх. Гэхдээ энэ BB крем нь болохоор тийм юм огт шаардлагагүй хүний арьсанд гоё арьсны өнгөөр сууж жигд тарж өгдөг өө. 그래서 내 피부에서 자연스럽게 한 톤 업 시켜준다고 보시면 돼요. За тэгээд миний одоогийн арьсыг маш натурал нэг одоо тон ап хийж гоё ингээд цайруулж гэгээлэг харагдуулж өгнө. 자연스럽게 커버하고 싶으시면 비비크림 사용하시면 됩니다. За нэг тийм будаагүй юм шиг гоё цэвэрхэн гэрэлцэн арьстай болохыг хүсвэл BB кремийг хэрэглэнэ. 그리고 나는 조금 더 커버력이 좋았으면 하시는 분들은 쿠션 사용하시면 돼요. За баг зэргийн будсан мэт одоо ингээ харагдах ихийг хүсэх юм бол одоо дараагийнх нь cushion байна. 쿠션도 마찬가지로 햇빛 차단해주고 За cushion ч гэсэн яг адилхан үйлчлэгээтэй нарнаас хамгаална. 그리고 주름 개선해주고 За бас өрчлөлийг арилгана. 그런 역할들을 다 하는데요. За тиймэрхүү үйлчлэгээ бүгдээр яг адилхан байгаа. 조금 더 커버력을 원하시면 쿠션을 소개해 주시면 좋아요. За тэгтээ баг зэрэг ер нь ингээд дарах одоо илүү ингээд нөгөө нэг буддаг хүмүүс байх юм бол тэр хүмүүст cushion-ыг санал болгох гэдэг илүү тохиромжтой. 그래서 내가 원하는 거를 요 세 가지에서 골라서 사용하셔도 되고 За тэгэхээр одоо өөрийнхөө хүссэн бүтээгдэхүүнийг энэ гурван бүтээгдэхүүнээс сонгоход болно. Өөртөө тохирохыг. 비비나 쿠션 사용하기 전에 За BB болон cushion хэрэглэхээс өмнө 선크림 먼저 발라주시면 нарны тосыг түрхэж өгөх юм бол 선크림이 프라이머 역할을 해요. за энэ нарны тос нь бид нар нөгөө нэг нүрээ будахаас өмнө праймер хэрэглэдэг шүү дээ. Тэнгүүд праймерийн хэрэггүйгээр энэ нь өөрөө праймерийн одоо их тийм үйлчлэгээтэй. 그래서 조금 더 모공 커버하고 싶으신 분들은 모공? 요 구멍? За баг зэрэг одоо нөгөө энэ нүүр буд нүхжилт яг одоо нөгөө будангууд юм нүхжилт ингээд амар тод харагддээ шүү дээ. Тэрийгээ одоо ингээд харагдуулахыг хүсэхгүй байгаа хүмүүс ер нь cushion BB крем дүрхэхээс өмнө заавал энэ нарны төсийг дүрхэх юм бол бас праймерийн оронд праймер болж өгнө гэж. 선크림 먼저 쓰시고 요 비비랑 쿠션 발라주시면 됩니다. За тэгээд нарны төсөө хэрэглээд baby юм уу cushion-а өөрийнхөө одоо хэрэглээндээ тохируулаад сонгоод хэрэглэхэд болно. 그리고 마지막으로 두피 제품 설명드릴 건데요. За одоо бидний хамгийн сүүлийнх нь болохоор үс арчилгааны бүтээгдэхүүн байна. 첫 번째로 샴푸예요. За хамгийн нэгдүгээр шампунь. 우리 샴푸는 좋은 거를 써야 돼요. За бид нар одоо үсний шампуныг одоо маш сайн зөв одоо гоё бүтээгдэхүүн сонгож хэрэглэх хэрэгтэй. 유방암 환자분들이 유방암 할까요? 캔서. 캔서? Одоо за бид нар нүг хөхний хавтар 요 수술할 때 за хөхний хавтар одоо энэ одоо хагалгаанд ороход 샴푸 냄새가 난대요. энэ шампуны үнэр үнэртдэг гинэ. 그래서 나쁜 샴푸 사용하면 За тийм учраас одоо муу шампунь хэрэглэх юм бол 머릿속으로 들어가서 одоо бидний хуйх энэ ууданцар руу шингэж ороод 내 몸에 나쁜 물질들이 쌓여요. за бидний одоо энэ биед одоо юм жоохон одоо хор тавтар бүсгэнэ. 그래서 꼭 좋은 샴푸 써주셔야 되는데 Тэгэхээр одоо заавал одоо сайн ийм шампунь бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй байх нэ. 얘는 천연으로 만들어져 있기 때문에 천연? 성분이 깨끗하다? 성분? За 에코? 에코? за одоо энэ нь болохоор нөгөө бусад бүтээгдэхүүнүүдийг бодвол илүү эко бүтээгдэхүүн гинэ. Ямар нэгэн химийн найрлага бага. 그래서 샴푸 발라놓으시고 За тэгэхээр одоо шампунууд дүрхээд үлдээчээд
3분 있다가 씻으시면은 3 минут болоод угаах юм бол 두피도 튼튼해져요. бидний одоо хуух маань хүртэл одоо сайн гоё болж өгнө. 그래서 샴푸만 쓰시고도 За тэгэхээр зөвхөн шампуныг ч хэрэглээд 머리 각질이나 비듬 좋아지시고 за одоо бидний одоо нөгөө нэг хуухны тослогжил хаг одоо ямар нэгэн санаа зовоосон асуудлыг нь алга болтоо. 머리카락도 튼튼해진 경우가 많아요. За тэгээд нөгөө нэг үсний ширхэг нь ийм нарийн хүмүүс ч гэсэн үсний ширхэг өөр юм бат бөх бас ийм бүдүүн болж өгдөг. 그리고 탈모나 고민 있으신 분들은 За үсний уналт болон халдварлалтанд санаа зовж байгаа хүмүүс 샴푸에다가 앰플 2병 정도 섞어주세요. за энэ одоо шампунда ампул одоо 1-2 ширхгийг хийгээд холиод хэрэглэх юм бол бас илүү үр дүнтэй. 그러면 훨씬 더 빠르게 두피가 좋아지십니다. За тэгэх юм бол илүү одоо хурдан бидний одоо хуух үсний одоо ширхэг маань их сайн ус ургалтыг дэмжиж өгнө. 그 다음으로 트리트먼트인데요. Ампулын бясан ампул яадаг 셀비아 앰플. за ампул нь болохоор нөгөө нүүрний селфи ампул юм байна шүү. 그 다음에 이제 트리트먼트. За тэрний дараагаар бидний нөгөө ангижруулагч байна. 트리트먼트는 젖은 머리 상태에서 발라주시면 되는데요. За ангижруулагч нь болохоор нөгөө баг зэрэг чигтэй усан дээр түрхэж өгнө. 우리 드라이기나 고데기 사용하시잖아요. За бид нар синс олон эндүү өдөр тутамдаа ашигладаг. 보호해주는 역할을 하고 있기 때문에 За тэгэхээр тэр одоо өдөр тутамдаа ашигладаг синс олон эндүүнээс хамгаалж бас юм үйлчлэгээтэй. 바르고 드라이 하시면 머리가 덜 상해요. За одоо ангижуулагчаа түрхснийхаа дараа синс юм уу эндүүгээ хэрэглэх юм бол ус маань арай илүү бага гэмтэж арай илүү одоо ингэ үснийг ер нь хамгаалж өгөх юм үүрэгтэй юм байна шүү. 그리고 머리카락을 튼튼하게 만들어줘요. За тэгээ одоо бас бидний үсний ширхгийг бас илүү одоо бат бөх болгож өгөх юм байна. 우리 머리카락에 얇은 보호막을 만들어준다고 생각하시면 돼요. 머리카락의 보호. За одоо бидний одоо үсний ширхэг бүрт маш ингээд одоо нэмгэн юм хамгаалтын давхарга үүсгэж ийн л гэж юу н ойлгоход болох юм байна шүү. 그리고 헤어팩인데요. За бидний дараагийнх нь болохоор үсний маск байна. 헤어팩은 두피에 정말 좋아요. За бид үсний маск болохоор энэ хуухад маш сайн. 두피에 발라놓으시고 За хуухандаа түрхээд 10분 정도 두신 다음에 10 минут болоод 씻어내주시면 되고요. за ингээд зайлшгал болно. 약간 워머 사용하시면 За одоо баг зэрэг нөгөө халуун малгай ч юм уу нөгөө түрүүн уут гэж гарч исэн. 각질까지 싹 제거돼요. За тэгэх юм тэрийг ингэж хамт хослуулж хэрэглэснээрээ одоо маш сайн хуухыг цэвэрлэж одоо бас давхарга үүсгэх юм байна. 그래서 머리에 단백질 되게 중요하잖아요. За тэгээд одоо бидний хууханд нөгөө нэг хичээл маш их чухал. 얘는 단백질을 이렇게 케어해 주는 거라고 보시면 됩니다. За тэгэхээр тэр хуухны одоо хичээл одоо бүх хэрэгтэй зүйлүүдийг бас их сайн нөхөж өгд юм байна. 그래서 헤어팩은 꼭 사용해 주셔야 돼요. За тэгэхээр энэ бүтээгдэхүүнүүдтэйгээ заавал маска хослуулж хэрэглэх хэрэгтэй юм биш үү? 그 다음으로 토닉인데요. За дараагийнх нь болохоор тоник байна. 이 토닉 같은 경우에는 За тоник нь болохоор 머리에다가 이렇게 뿌리시는 거예요. за ингээд толгой хуухандаа одоо ингээд цацаж өгч хэрэгэлдэг ээ. 그래서 스칼피아 앰플 대신에 За тэгэхээр одоо скальпиагийн нөгөө нэг амплны орно. 이제 예방 차원에서 사용하셔도 되고 За өдөр тутамд одоо энэ тоникаа цацаж хэрэглэж болно. 얘를 사용하시고 나서 За энийг хэрэглэсний дараагаас 머리가 튼튼해지셔서 за одоо үсний ширхэг маань их одоо бат бөх болж 흰머리가 검은 머리 나실 분도 계세요. за одоо хэрэглэсэн хүмүүсийн үр дүнгээс цагаан үс нь хар болж ургасан тохиолдлууд ч маш их байгаа. 그래서 이거를 하시고 나면은 За тэгэхээр энэ тоникаа цацсныхаа дараагаас 머리카락에 힘이 생겨요. одоо энэ үсний ширхэг маань ингэж хүчтэй бат бөх болж өгдөг. 그래서 스타일링 하시거나 할 때도 훨씬 더 예쁘게 나와요. За тэгэхээр энийг хэрэглэснийхаа дараагаас эндүү синсээр нөгөө стайлинг хийж одоо ороож ингээд маш гоё бас тэр авдаг гэв. 그리고 열이 위로 올라오잖아요. За тэг ингээд бас нөгөө хуух нөгөө юм халуун жоохон 두피열 одоо хуух маань хаяад нөгөө юм жоохон халуун оргиод нөгөө бамгалцаад идэв штэ. 시원하게 내려줍니다. За тэрийг одоо энэ тоник цацснараа тэр одоо нөгөө нэг халуун оргиод байгааг бас бууруулж өгдөг нөгөө минт гэдэг нөгөө юм сэнгэнсэн одоо юм байгаа учраас
그리고 마지막으로 헤어 에센스인데요. За дараагийнх нь болохоор үсний эссенс байна. 우리 헤어 에센스 발라주시면 За эссенсэд үргэх юм бол 일단 향이 명품 향수에서 나는 향이 나요. за хамгийн нэгдүгээрт яг нэг юм үнэтэй брендийн үнэртэй уснаас одоо гардаг тийм гоё үнэр ингээд бас энэ эссенснээс минь гардаг аа. 그래서 머리 말리시기 전에도 바르시고 За тэгэхээр үсээ хатахаасаа ч өмнө түрхэж болно. 드라이 하시고 나서도 또 바르셔도 돼요. За үсээ сэнсээрээ хатаасныхаа дараа ч гэсэн дахин түрхэж өгч болдог. 그러면 머리가 정말 윤기 나고 За тэгэх юм бол үс маань маш торгомсод. 고급스러운 머릿결이 됩니다. За ингээд маш гоё юм үнэтэй юм гоё үс харагддаг аа болт. 그래서 얘도 마찬가지로 머리 보호해주는 역할을 해요. За энэ маань ч гэсэн яг адилхан үсний нөгөө юм маш нимгэн одоо юм хамгаалтын давхарга үсгэж өгдөг. 그래서 머리 이렇게 날리실 때 За тэг ингээд үсээ нөгөө ингээд хойшоогоо нөгөө ингээд за яахад хаяхад 향이 정말 좋아요. одоо ингээд үнэр нь ингээд маш гоё ингээд намруулахад үнэр хүртэл ингээд маш гоё ингээд тархаж өгдөг. 그래서 얘 쓰시면 향수 안 쓰셔도 돼요. Тэгэхээр одоо энэ үсний эссенсийг хэрэглэснээрээ үсний одоо заавал үнэртэй ус хэрэглэхгүй байсан ч болон тийм гоё үнэр бас байдаг. 이렇게 제가 단품 제품들 설명드렸는데요. За би одоо ингээд та бүхэндээ бүтээгдэхүүн нэг бүрчлээ ингээд тайлбарлаж өглөө. 우리 앰플도 너무 좋지만 За манай одоо ампл маань ч гэсэн маш сайн. 단품으로도 효과가 어마어마해요. За одоо заавал одоо сет бүтээгдэхүүн ампл гэхгүйгээр бидний одоо бас энэ бүтээгдэхүүнүүд маань хүртэл үйлчлэгээ маш сайнтай шүү. 그래서 단품 한 번 쓰시는 분들은 За тэгэхээр одоо ийм нэг саяны танилцуулсан бүтээгдэхүүнүүдийг хэрэглэсэн хүмүүс 계속 쓰시기 때문에 고객 만들기 너무 좋습니다. за нэг удаа хэрэглэх юм бол заавал дахин ингээд хэрэглэхтэй байдаг. Тэгэхээр бусад хүмүүстэй ч гэсэн сайн одоо тайлбарлаад хэлж өгөх юм бол илүү одоо үйлчлүүлэгчд маань худалдаа авалт нь ихснэ. 그래서 단품 많이 전달하시고요. За тэгэхээр одоо энэ нэг одоо нөгөө тус бүрийн бүтээгдэхүүнүүдээ хүртэл сайн хүмүүстэй ингээд ярьж өгөөрэй. 식사하시고 졸리실 텐데 За ингээд хоолоо идснийхаа дараа баг зэрэг ингээд одоо нойрмоглоод ийм жоохон зүүргэлж байгаах. 열심히 들어주셔서 너무 감사합니다. За тэгсэн ч гэсэн миний лекцийг маш одоо ингээ гоё идэвхтэй сонсож өгсөнд баярлалаа. 감사합니다.